За сайн байцгаана уу. Өнөөдөр гавл тархины 12 хос мэдрэлийн талаар л ярих гэж байна. За мэдрэлийн тогтолцооны бид нар үндсэнд нь төвийн болон захын гэж ангиллахаас гадна анатомийн болон үйл ажиллагааны хувьд нь бол ангилж авч үзэж болно. За тэгэхээр гавл тархины 12 хос мэдрэл бол захын мэдрэл тийм ээ. Тэгээд анатомийн хувьд захын мэдрэлээ бид нар ингээд захын төвийн гэж ангилж байгаа боловч яг үүндээ үйл ажиллагааны хувьд юу гэж ангилж үзэх вэ гэхээр афферент ширхгээр афферент буюу өгсөх мэдрэхүүн үйл ажиллагаа хариуцж байгаа мэдрэл, эфферент буюу хөдөлгөөний үйл ажиллагаа хариуцж байгаа мэдрэл гэдэг ингээд ангилжтэй. За нугасны 31 хос мэдрэлийн хувьд бол биеийн мэдрэхүүн афферент, эфферент хэсэг дотор ирэхтний буюу судасны афферент гэдэг ингээ ангилахад асуудал байхгүй бол гавл тархины 12 хос мэдрэлийн хувьд бол энэ ангилал харьцангуй хүнд арай өөр хэлбэртэй байдаг юм аа. За тэгвэл гавл тархины 12 хос мэдрэлийг үйл ажиллагааных нь хувьд юу гэж ангилах вэ гэхээр за мэдээж афферент болон эфферент гэж ангилна тийм ээ. За ингээд үүнийгээ дотор нь биеийн мэдрэхүүн буюу ерөнхий биеийн мэдрэхүүн өвмөц биеийн мэдрэхүүн гэж ангилж байгаа. За хамгийн түрүүнд өвдөл температурын мэдрэхүүг явуулж байгаа тэр хэсгийг бол general somatic afferent гэж хэлж байгаа. За тэгвэл general visceral afferent гэдэг бол дотор ирэхтнээс ирж байгаа мэдээллийг хэлж байгаа. Адилхан өвдөлтийн мэдрэхүү, халан хүйтний мэдэрч байгаа мэдрэхүү байна тийм ээ. За нөгөөх нь special буюу өвөрмөц мэдрэхүү. Өвөрмөц мэдрэхүүгээ дотор нь дахиад биеийн болон visceral гэж ангилж байгаа. За special somatic afferent мэдрэл дотор харах, тэнцвэр, сонсох орчин. Харин special visceral дотор нь болохоор үнэрлэх болон амтлах мэдрэхүү ордог байна. За тэгэхээр харьцангуй төвөгтэй болж эхэлж байна тийм ээ. За efferent буюу төв мэдрэлийн тогтолцооноос уруудах үйл ажиллагаатай мотор хэсгийг дотор нь general somatic efferent буюу аргасны хөндлөн судалт булчинг мэдрэлжүүлэх general visceral efferent буюу гүлгэр булчингууд болон булчирхайнуудыг мэдрэлжүүлэх гэж ангилахаас гадна branchial arch буюу үр хөврөлийн явцад branchial arch-ийн нумаас үүссэн хөндлөн судалтай хэсэг булчингууд байгаа. Ялангуяа энэ бол нөгөө хүний залгуур хоолой орчмын тэр булчингууд энд хамрагдаж ордог. Тэгэхээр эднэрийг бол special visceral efferent ширхэг гэдэг юм мэдрэлжүүлдэг байна. Тэгэхээр гавл тархины 12 хос мэдрэлийг бид нар ерөнхийд нь юу гэж ойлгох ёстой вэ гэхээр нүүр, нүдний алим, ам уруул, хамрын хөндөй, хатуу зүйлэн тагнай, залгуур, хөөмий, төвөнх, дууны хөвч, хил. За тэгээд тэдгээрийн арьс салс бүрхүүл булчингийн мэдрэлжилтийг хангаж байгаа. Энэ мэдрэлийг хэлдэг байна. Цэвэр мэдрэхүүн 3 хос мэдрэл байна. Үнэрлэхийн, харах, тэгээд сонсгол тэнцвэрийн мэдрэл. Цэвэр хөдөлгөөний 5 хос мэдрэл байна. Өөрөөр хэлбэл зөвхөн хөдөлгөөн хийдэг. 3, 4, 6 буюу нийлээд бүгдээрээ нүд хөдөлгөөнд оролцсон. 11 буюу нэмэлт мэдрэл, sternocleidomastoideus болон trapeziusыг мэдрэлжүүлнэ. За дээрэс нь 12 буюу хилэнд орох мэдрэл, хилний үйл ажиллагааг хангаж байдаг. За холимог мэдрэл гэж байна. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн болон мэдрэхүүн үйл ажиллагаа зэрэг явагдчихэйдэг. 5, 7, 9, 10 дугаар хос мэдрэл гэсэн 4 хос мэдрэл байдаг байна. За гавл тархины 12 хос мэдрэлийн үндсэн бөөмүүд бол тархины багна хэсэг дээр байрлаж идэг. За эхний зураг дээр улаанаар бол багна хэсэгт байх гавл тархины 12 хос мэдрэлийн зөвхөн хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцдог мэдрэлүүдийг харуулж байна. Тэгэхээр энд нэг зүй тогтол байгаа нь юу вэ гэхээр тархины багны хэсэг маань 3 хэсэгтэй тийм ээ. Дунд тархи, гүүр, урт давтар тархи. За тэгвэл 12 хос мэдрэл маань яаж байдаг вэ гэхээр
дунд тархинд эхний 1 2 3 4-ийн бөөм нь байх боловч 1 2 болвол бөөм нь багна хэсэг дээр байрладаг гэхгүй. За дараа нь 5 6 7 8-ийн бөөм болвол үндсэндээ дийлэнх нь гүрэн хэсэгт байрлаж байдаг. За урт увтар тархинд болохоор 9 10 11 12 дугаар бөөм болвол давмгайлан байрлаж идэг гэж ингэж баримжаалж бол ер нь бол болдог. За тэгэхээр хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцдог бөмбөд харагдаж байна. Мэдрэхүүн үйл ажиллагаанд оролцдог бөмбөд харагдаж байна. Парасимпатик буюу одоо автоном үйл ажиллагааны бөмбөд бол байх нэ. За саяын хэлсэн зүйлүүдийг үндсэнд нь хүснэгтэлсэн байгаа нь харагдаж байна, тийм ээ. Хөдөлгөөний одоо бөмбөд мэдрэхүүн бөмбөд, тийм ээ. Гэхдээ general visceral efferent, special visceral efferent хоёрыг нийлүүлээд одоо нэг бөөм хариуцдаг нь бол харагдаж байна. За тэгэхээр дунд тархинд 3 4 дугаар бөөм мэдрэлийн бөөм бол харагдаж байгаа боловч 5 дугаар хос мэдрэлийн месенцефалик бөөм бол дээшээс сунсан байрлалтай дунд тархи руу орж ирдэг байна. За гүүрийн хэсэгт болохоор 5 6 7 8 байна гэж хэлсэн, тийм ээ. Тэгэхээр хамгийн артлын одоо шар хэсэг дээр харагдаж байгаа сонсгол тэнцвэрийн бөөмний дийлэн хэсэг нь бол ерөөсөө хаана байрладаг вэ гэхээр гүүр урт увтар тархины уулзуур хэсэг дээр байрлаж идэг онцлогтой. За тэгээд 5 дугаар хос мэдрэлийн хөдөлгөөний болон мэдрэхүүн бөөм бол яг гүүрэн дээрээ байж ах нь superior salvator nucleus, inferior salvator nucleus гэд бөөмүүд бол бүгд гүүрэн дээр байх нэ. За тэгэхээр зурагт юу харагдаж байна гэхээр урт увтар тархинд хамгийн их одоо бөөмийн одоо нягтршил байгаа нь бол харагдаж байна, тийм ээ. Тэгэхээр энд 9 10 11 12 дугаар мэдрэлийн бөөмүүд бол байдаг гэж хэлсэн, тийм ээ. За ингээд хамгийн олон өөр янзын бөөмийг бас агуулж идэг байна. Нийтнэр өөр үйл ажиллагаатай өөрөглөн бол нөгөө холимог үйл ажиллагаа хариуцах нь, тийм ээ. За үүнээс гадна 3 дугаар хос мэдрэлийн нугасны бөөм бол маш урт сунсан одоо гүүрний дунд тархийг одоо бүтэн хамраад доошоогоо хүзүүний хэсэг рүү бол үргэлжилсэн ийм бөөм байдаг нь бол харагдаж байна. За өөр нэг зүй тогтол бол тархины багны хэсэгт бөөмүүд голын буюу дунд шугамлын ойртох тусмаа эхлээд хөдөлгөөний одоо бөөмүүд байх нь байна. За сомотик мотор нуклеус бол хамгийн дотор талд байна, тий 3 4 6 12. Тэгээд branchial буюу нөгөө үр хөврлийн явцад branchial arch-аас үүссэн булчингуудыг мэдрэлжүүлдэг тэр мэдрэлүүдийн бөөм бол тэрний гадна талаар somatic nucleus моторын бөөмүүдийн гадна талд байгаа нь харагдаж байна. За хамгийн гадна талд бол visceral буюу visceral мотор буюу нөгөө гүлгэр булчин болон булчирхайг мэдрэлжүүлэх тэр хөдөлгөөний бөөм харагдах. За үүний гадна талаар мэдрэхүүн бөөмүүд нь бол байдаг зүй тогтолтой байх нэ. Тэгэхээр энэ бол хамаагүй газар байрладаггүй юм байна. За саяын хэлсэн зураг дээр байсан бөөмүүд бол энд харагдаж байна, тийм ээ. За энэ чэнэс бидний заавал одоо харах хэрэгтэй юм чи юу лээ. За энэ ингээд үгээр оруулаад бичсэн байна. За одоо энэ слайднаас ахуулаад бид нар юу ярих гэж байгаа бэ гэвэл гавл тархины 12 хос мэдрэлийг нэг нэгээр нь ярих гэж байна. Хамгийн ихний мэдрэл бол nervus olfactorius, special somatic sensor afferent нэрээр өөрөглөн бол өгсөн, тийм ээ. За хамрын салст бүрхүүлээс рецептор нь бол эхэлж байдаг. Үүнийг хурамч хоёр тулд olfactor receptor цэл гэж бол нэрлэдэг. Өөрөглөн бол үнэрийн мэдээллийг хүлээн авах захын рецептор юм аа. За түүний хэсэг нь бол olfactor nerve гэдэг хэсгийг үүсгээд
хамрын одоо салстаар одоо нэвтэрч орж идэг тийм ээ. За энэ богинохон хэсгийг л бид нар үнэрийн мэдрэл гэж нэрлэдэг. Тэрнээс биш энээс цаашаа гавлын хүндэт дотор орж ирээд олфактор бульбээс цаашаага хэсгийг болвол яг үнэндээ их тархины хамгийн захын хэсэг гэж үздэг. Гавл тархины 12 хос мэдрэлийн нэг болон 2 дахь мэдрэлийг хичнээн одоо захын мэдрэлийн тогтол гавл тархины 12 хос мэдрэлийн нэг нь гэж үздэг боловч үнэндээ энэ бол гавл тархины 12 хос мэдрэлийн бүтцтэй адилхан биш, тархинд явж байгаа одоо тархины замын нэг хэсэг болж үргэлжилж идэг онцлогтой мэдрэл байдаг. За ингээд гавлын хүндий рүү орж ирээд крипериформ одоо хэсгээр орж ирээд олфактор буюу үнэрийн булцсан болж одоо үсдэг. За үнэрийн булцсан болвол тухны хэсгийн одоо ёроолт одоо байрлаж идэг. За эндээс гарсан цаашаа хэсгийг бид нар үнэрийн зам гэж нэрлэдэг. За үнэрийн замаар явж байгаад хоёр салдаг медиал стра болон латерал стра гэж. За медиал стра нэгдүгээрт автоном хариу урвалд оролцсон, хоёрдугаарт нь эсрэг талын олфактор бульбтэй бол холбогдно. Тэгэхээр үнэндээ нэг талдаа одоо үнэрийн одоо рецепторс гэмтэх болон бульб гэмтсэн ч гэсэн одоо үнэрлэх мэдрэмж бол бүрэн алдагддаггүй. За харин латерал стра бол яадаг вэ гэхээр цаашаага үргэлжлээд үнэрийн анх дахь төв болон хоёр дахь төвд бол очино. За чамархайн дэлбэнгийн периформ кортекс, амигдала, энториналны кортекс руу бол очдог байна. За медиал страгаас гарсан ширхгүүд нэг таламусын дорсал медиал нуклеусээр дамжаад духны өмнөд гадар буюу префронталны кортекс руу бол очиж идэг байна. Мөн гипоталамус болон тархины багнан хэсэгт мэдээллийг дамжуулснаар автоном хариу урвалыг цочрон, хоолны дуршил, шүлсэн ялгарах, ходоод агших зүрэг үйлдэлийг болвол эхлүүлэхэд энэ мэдрэл оролцдог байна. За тэгэхээр чамархайн дэлбэнд бол үнэрийн одоо төв байдаг байна. За гал тархины 2 дугаар хос мэдрэл бол нервус оптикус тийм ээ, spatial somatic sensor afferent мэдрэл. За мэдрэлийн эс нь нүдний торлог бүрхөвчээс эхлээд их тархины гадрын дагагцны дэлбэн хурж болвол төгсдөг, маш урт замтай гэсэн үг тийм ээ. Гавл тархин дотор нефт явж идэг ийм зам байх нь. Мөн адилхан үнэрийн мэдрэлтэй адилхан энэ бол төв мэдрэлийн тогтолцооны захын хэсэг гэж үздэг байх нь. Тэрнээс биш захын мэдрэлийн анатомтой адилхан биш. За тархитай одоо адил харааны мэдрэл жишээ нь 3 бүрхүүл хальсаар нь бол хучигдчихэдэг. За энэ дээдлийн зураг дээр харагдаж байна тий, дуура матар, архноид матар, тэгээд пиа матар болвол харааны мэдрэлийн гатан талаар одоо буюу тэр ягаан хэсгийн гатан талаар бүрхсэн байгаа нь бол харагдаж байна. За нейролималны бүрхүүл байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр захын мэдрэлийн тогтолцоонд мэйлийн бүрхүүл бол шваннесээс тогтох ёстой тийм ээ. Гэтэл ингээ бүрхүүл хальсаар хучигдсан байна гэж байна. За төв мэдрэлийн тогтолцоотой адилхан олигодендроцитээс мэйлийн бүрхүүл нь бол тогтсон байдаг юм байна. За харах чадал, харааны талбан өөрчлөлтөөр бол харааны мэдрэлийн үйл ажиллагааг одоо ямар байгааг нь тодорхойлдог байна. За энд заавал ярих ёстой нэг зүйл бол аливаа дүрс объектийн баруун талаас ирж байгаа мэдээллүүд бол бүгд нүдний торлог бүрхөвчийн зүүн талд ирж одоо тусна. Зүүн талаас ирж байгаа нь эсрэгээр нь баруун талд ирж тусдаг. За ингээд харааны мэдрэлээр мэдээлэл явж ирсэнаа оптик хязам дээр ирэхээрээ торлогийн баруун талд одоо туссан дүрсүүд бүгд
зүүн талаараа яваад зүүн талд туссан төрсүүд бүгдээрээ баруун талаараа явдаг юм онцлогтой. За ингээд энэ цаашаага харааны цацрагаар дамжин их тархины гадрын дагдсны хэсэгт бол очиж төгсдөг ийм мэдрэл байна. За мэдээж харааны зам гэмтсэн үү, хяасан гэмтсэн үү, цацрагт хитмийн дээд доод аль хэсэг гэмтсэн, дагдсны гадар гэмтсэн үү гэдгээс хамаарат харааны талбайн өөрчлөлтөр бол энэ эмгэг. За энэхүү слайдн дээр харааны нүднээс эхэлж байгаа харааны мэдрэл, харааны зам их тархины гадар аль хэсэгтээ гэмтснээс хамаарат харааны талбай хэрхэн алдагдж байгаа нь бол харагдаж байна. За хэрв аль нэг нүдний харааны мэдрэл өөрөө гэмтэх юм бол тэр нүдэнд бүтэн хараагууд л үүснэ. За ингээ харааны мэдрэл зөвлөг байна тийм ээ. Хэрвээ зөвлөг гэмтэх юм болвол гетероним гемианопси бол үүсдэг. За гетероним гемианопси бол хоёр янз байна тийм ээ. Харааны зөвлөг дотор талаасаа гэмтэх юм болвол хоёр чамархайн талын харааны талбай алдагдана. Харин гадна талаасаа гэмтэх юм бол хамар талын харааны талбай алдагдсан ийм гетероним гемианопсигоор бол илэрнэ. За харин харааны зөвлөгөөс цаашаага гэмтэх юм бол дандаа гомоним гемианопси бол үүснэ. Өөрөөр хэлэх юм бол харааны талбай нь адилхан баруун тал нь юм уу, адилхан зүүн тал нь алдагддаг гэсэн утгатай бол авчин тийм ээ хоёр нүднийх. За харааны зам гэмтсэн тохиолдолд яг уу гэхээр тухайн талдаа талалсан гемианопси бол үүсэх нь. За ингээд гадна өвдгөн бие хүрээд үүнээс цаашаа бол харааны цацраг маань хоёр янзаар бол явдаг тийм ээ. Нэг нь бол чамархайн хэсгээр хажуугийн хавдлын урд иврэг, доод иврэг бол бүтэн тойроод явдаг бол нөгөөх нь шууд даваад арга хэсэг рүү ингээд дагдсны гадар руу явж байгаа юм хоёр өөр зам хоорондоо ялгаатай болоод ингээд явцдаг. За хэрвээ чамархан хэсгээр явж байгаа тэр зам гэмтэх юм болвол дээд 4/1 квадрант гемианопси бол үүсгэнэ. За харин дээд хэсэг нь upper division нь буюу илүү дээд хэсгээрээ шууд аргаж чиглэлээ явж байгаа тэр цацраг хэсэг гэмтэх юм болвол доод 4/1 гемианопси бол үүсгэнэ. За харин ерөөсөө энэ хоёр хоёулаа нийлээд очоод яг их тархины гадар дээр төгсөх гэж байгаа тэр хэсэг дээрээ гэмтэх юм болвол төвийн хараа хадгалагдаж үлдээд дахиад юусэн гомоним гемианопси бол үүснэ. За энэхүү слайднаас ахуулаад нүдийг хөдлөгдөг мэдрэлүүдийн талаар ярих гэж байна. 3 буюу окуломоторис, 4 буюу трохлеар нерв, 6 буюу гадагшлуулагч мэдрэл тийм ээ. За тус бүрийн бөөмийнх нь хөндлөн огтлын үед хаана байх вэ? Босоо багны хаах нь байх вэ гэдэг байрал нь бол харагдаж байна. За 3 дугаар хос мэдрэл бол үндсэндээ мотор болон автоном бөөмтэй. За хөдөлгөөний мэдрэлийн ширхэг нь нүдийг хөдлөгдөг гадна талын булчингуудаас дөрвөн булчингийн бол мэдрэлжүүлж идэг. За харин парасимпатик мэдрэл буюу цалярын занглааны хэсэг нь болохоор хүүхэн харааны гэрлийн урвалыг зохицуулах болрын гүдэх хөдөлгөөнийг бол зохицуулахад оролцож идэг. За 4 болон 6 дугаар хос мэдрэл бол ерөөсөө цэвэр хөдөлгөөний нэг бөмбөтэй. За 3 дугаар хос мэдрэлийн бөмбө дунд тархины арын хэсэгтээ 4 толгодын дээд 2 толгодын харалтаа байрлаж идэг бол 4 дугаар хос мэдрэлийн доод 2 толгодын харалтаа байрлаж идэг. Дээрэс нь 4 дугаар хос мэдрэл нь церебрал аква дүүхтийг бүтэн тойроод эсрэг тал руугаа тархины багны ар хэсэг рүү гараад багныг бүтэн тойрч урагшаага гавлын өндөгөөс гардаг цорын ганц мэдрэл байдаг.
За 6 дугаар хос мэдрэл бол гүүрийн хэсэгт их тархины багны одоо ар хэсэгт 4 дугаар ховдлын харалтаа бол байрлаж идэг ийм бөм байх нэ. За одоо энэ бөмүүдийг нэг нэгээр нь гэмтсэн үедээ ямар өөрчлөлт илэрдгийг ярив. За 3 дугаар хос мэдрэл буюу nervus oculomotorius болвол нүдний хурхайн дээд завсраар 4, 6 дугаар хос мэдрэл ба 5 дугаар хос мэдрэлийн 1-р салаатай хамт болвол гавлын өндөгөөс гараад хурхан өндөр бол орж ирж идэг. Үндсэн 2 бөмбөтэй. За medial superior inferior rectus буюу шулуун булчингуудаас гадна inferior oblique буюу доод ташуу булчин мэдрэлжүүлнэ. Levator palpebral superior буюу нөгөө зав хөргөгч булчин бас мэдрэлжүүлдэг. За харин нэмэлт Эдингер Вестфалийн бөм болвол хүүхэн харааны хэмжээ гэрлийн урвал за целларын булчинг мэдрэлжүүлснээр болрын гүдий хөдөлгөөнийг бол хариуцж идэг бахнэ. За гэмтсэн үед тухайн талын за хөргөгч булчин суларснаас болоод нүдний завсар бол нарийнсан. За нүд банх зэргийн гадагшаа доошоо байрлалтай. За нүдний хөдөлгөөн дотогшоо дээшээ доошоо баг зэргийн хязгаарлагдсан ийм байдаг бахнэ. За 4 дугаар хос мэдрэлийн 4 дугаар хос мэдрэл бол цэвэр somatic motor efferent ширхэхтэй мэдрэл байгаа. За нүдний дээд ташуу булчинг бол мэдрэлжүүлнэ. Нүдний дээд ташуу булчин нь нүдийг дотгош доош нь эргүүлж идэг. Бөм мөн дунд тархины дөрвөн толгодын төвшөнд усан сувгийн ёроолд бол байрлана. Цорын ганц тархины хой тал руу гардаг гавл тархины мэдрэл. Мэдрэлийн ширхэг нь зүрлэг хийж тархины хүлээг тойроод нүдний ухархайн завсраар гарч булчиндаа очдог учраас өөрийн талын биш эсрэг талын одоо нүдний хөдөлгөөн алдагдана гэсэн үг бахнэ. Энэ одоо мэдрэл гэмтэх юм бол тийм ээ. За үндсэн шинж нь гэмтлийн эсрэг талын нүдний алим баг зэргийн гадагшаа дээшээ хазайна. Өөрөөр хэлэх юм бол hypertrophy extortion болно гэсэн үг. За энэ тохиолдолд хүний нүдэнд вертикалны дефлопи үүсэх бөгөөд доош харах үед одоо дүрс хоёрчлогдох нь улам ихсдэг бахны. Ийм учраас гэмтэлтэй талын нүд рүүгээ эрүүгээ одоо эргүүлэх замаар энэ дефлопиг бол багасгаж арилгаж болдог бахан. Тийм учраас одоо төрөлхийн байна уу, сүүлд үүссэн байна уу гэдгийг мэдхийн тулд хүмүүсийн одоо нөгөө өмнөх зургуудыг харьцуулж үздэг. Тэгэхээр хүүхэд наснаасаа ахуулаад байсан бол дандаа толгоогоо хажуу тийшээ ингээ гэлжилгсэн байдалтай байдаг бол саяхан үүснэ нь шинээр үүснэ нөгөө өмнө нь байсан зургууд нь тэгшхэн зогсож байгаа зураг авахулсан байдаг бол сүүлийн үеийнх нь толгоогоо хазаалгасан байгаа нь ажиглагддаг. Ийм одоо гэмтэл үүсгдэг ээ. За 6 дугаар хос мэдрэл буюу гадагшлуулагч мэдрэл. Өөрөөр хэлэх юм бол гадна шулуун булчинг мэдрэлжүүлж нүдийг гадагш хөдөлгөх одоо ийм л үүрэгтэй мэдрэл тийм ээ. За дотгошлагч хялар үүснэ. За нүдний хөдөлгөөн гадагшаа хязгаарлагдана. Ингээд ерөөсөө хүн ямар завиртай болох вэ гэхээр давхар харна. За үүнийг багасгахын тулд гэмтсэн нүднийхээ эсрэг толгоогоо эргүүлж өгнө. Ингэхийн бол нөгөө дефлопийн засарчдаг. За 4 болон 6 дугаар хос мэдрэлийн одоо энэ булчингийн саажилтаас үүссэн дефлопиг бол ингээ хүмүүс толгойнхоо байрлалаар засах боломжтой. Харин 3 дугаар хос мэдрэлийн үед толгойн байрлалаа яаж ч өөрчилсөн гэсэн энэ байдал нь засагддаггүй байх нэ. За гурвалсан мэдрэл. За гурвалсан мэдрэл буюу тригеминалны нерв болвол холимог үйл ажиллагаатай мэдрэлд орно. Мэдрэхүүн нэг бөмбөтэй мэдрэхүүн одоо 3 бөмбөтэй ийм том мэдрэл байдаг бахнэ. За гурвалсан мэдрэлийн зөвхөн 3 дугаар салаа хөдөлгөөний ширхэг агуулж идэг бол үлдсэн
1 2 3 дугаар сала бүгдээрээ мэдрэхүүн ширхгийг бол агуулж идэг. За хөдөлгөөний бөөм нь гүүрийн хэсэгт байрлаж идэг болвол за мэдрэхүүн бөөм нь дунд тарих, гүүр, урт тувтар тарих, нугасыг хамарсан урт одоо ийм үргэлжилсэн бөөм байдаг бахнэ. За гурвалсан мэдрэл болвол үндсэн одоо 3 салаа өгнө. Дээд буюу офтальмик бранч, дунд буюу максиллярны бранч, доод буюу мандибулярны бранч гэж. За тэгэхээр нүдний одоо салаа болвол толгойн урд талын үстэй хэсэг, магна, дээд завх, нүдний савлст, эвэрлэг, хамар, хамрын хөндийн дээд хэсэг, дух, элхэгийн хөндий, суур ясны хөндий, гавлын өмнөх одоо өмнөд хонхрын тархины хатуу хальсыг бол мэдрэлжүүлж байдаг. За максиллярны бранч болвол доод завх, хацар, дээд урвал, хоншоор, дээд шүднүүд, хацрын хөндий, хамрын хөндийн доод хэсэг, тагнай, гавлын дунд хонхрын тархины хатуу хальсыг тус мэдрэлжүүлнэ. За доод хэсэг нь мандибулярны бранч болвол доод урвал, эрүү, доод шүднүүд, завж, хилний урд талын 3/2-ыг мэдрэхүү, сонсголын гатан сувгийг болвол мэдрэлжүүлж байдаг. За special visceral efferent буюу branchial motor ийм салааг бол 3 дугаар мэдрэл нь бол агуулж идэг. За энэ бол одоо яадаг вэ гэхээр зажлуурын булчингууд musculus masseter, musculus temporalis medial pterygoid, lateral pterygoid, tensor veli platini, tensor tympani, melohoid, digastric muscle-ийн anterior биелэнүүдийг бол мэдрэлжүүлж зажлах үйл ажиллагаа, зажлах залхих үйл ажиллагаанд бол оролцдог ийм салаа өгдөг бахнэ. За 3 дугаар хос мэдрэлийн бөөмийн болон одоо салааны гэмтлийн ялгаатай байдлыг бол хажуугийн зургийн дээдл дээр бол харуулсан байна. За бөөм гэмтэх юм бол нүүрэн дээр 5 одоо үржилсэн сегментлсэн байдлаар ийм тойрог зурус маягтай одоо өөрөлдөх юм бол ийм цагиргалсан байдлаар мэдрэх бол алдагдчихэдэг бол салаа гэмтсэн тохиолдолд 1-р салаа бол за толгойн орой хэсгээс ахуулаад хамрын үзүүр хүртэл дээд завхтай хэсгийг мэдрэлжүүлж байгаа нь харагдаж байна. 2-р салаа бол чамархан хэсгээс зөвхөн одоо дээд хоншорын хэсэг, хамар дээд одоо уруулын хэсгийг мэдрэлжүүлж байгаа нь харагдаж байна. Доод 3-р салаа болвол түүний гадна талаар доод эрүү одоо залгаа хэсгийг мэдрэлжүүлж байгаа нь бол тус харагдаж байна. За нүүрний мэдрэлийн бөөм буюу 7 дугаар хос мэдрэл nervus facialis. За nervus facialis болвол 5 дугаар хос мэдрэлтэй адилхан холимог үйл ажиллагаатай мэдрэлээ. За 4 үндсэн бөөмийг агуулж идэг. За 1-дүгüрт нь special visceral efferent буюу branchial motor. За өөрөөр хэлэх юм бол нүүрний мимикийн булчингууд, 2 гидс булчингийн арын хэсэг, өөрөөр хэлэх юм бол digastric muscle, тэгээд stelloid болон 4 ясны булчинг бол мэдрэлжүүлж идэг юм байна. 2 дугаарх нь general visceral motor efferent. За parasympathetic буюу superior salivary nucleus, lacrimal nucleusтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэн эрүү ба хилэнд орох шүлсний булчирхай, хамар, тагнай, залгуурын шүүрлийн одоо үйл ажиллагаа, нулимсны булчирхай үйл ажиллагааг бол энэ ширхэг хариуцах нэ. За 2 хөдөлгөөний мэдрэхүүн одоо ширхэхтэй spinal terminal-ны nucleus-тэй бол холбогдож гадна чихний дэлбэнгийн одоо мэдрэхүүг бол дамжуулж идэг бол солитар замын бөөмтэй холбогдож хилний урд 3/2 хэсгийн амтлах мэдрэмжийг бол дамжуулж идэг ийм маш өргөн хүрээний үйл ажиллагааг хариуцдаг бахнэ. За энэхүү 2 зураг дээр бол нүүрний мэдрэл гавлын хөндийгөөс хэрхэн гараад
одоо ямар салаа өгдөг вэ гэдгийг харуулж байна. За эхний зураг болвол гавлын хөндийгөөс интернал акустик миотусаар нүүрний мэдрэл болон нервус интермедиус хоёр хамтдаа одоо орж ирж байгааг бол харж байна тийм ээ. За ингээд хингэргийн хүндийг тойроод мастоид ясан дотор одоо хагас цагираг маягтай яваад мастоидны яснаас болвол стеломастоидны промнор гавлын гадна талд одоо гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол чихний хөхлөх сэртэнгийн одоо доод нүхээр гарч ирэх нэ тийм ээ. За ингэж гарч ирэхдээ энэ мэдрэл маань өөрийн гэсэн хид хідэн салаа өгдөг. За энэхээр эдгээр салаануудын одоо салаа өгж байгаагаас аль хэсэгт гэмтэж байгаа вэ гэдгээс хамаарат нүүрний мэдрэлийн одоо гэмтлийн үед илэрж байгаа шинжүүд бол өөр байдаг. За үндсэнд нь бол дөрвөн хэсэгт бол хуваажуулж байгаа. Metal segment буюу одоо internal acoustic meaturсаар орж ирж байгаа тэр хэсгийг бол хэлж байна. За лабиринтийн сегмент горизонтал сегмент гэдэг бол мастоид хөндөй дотор тимпаник одоо хөндийг тойроод явж байгаа тэр хэсгийг хэлж байна. За мастоидны сегмент гэдэг бол хингэргийн хөндийг одоо уруудаа явж байгаа нүүрний мэдрэлийн хэсгийг хэлж байгаа. За internal acoustic meatusаар 7 дугаар мэдрэл интермедиусийнхаа хамт ороод өвдгөн зангилаа хүрээд шууд чигээрээ одоо гавлын одоо урд хэсэг рүү нэг сална, нөгөө хэсэг нь үндсэн салаа болоод явдаг. За энэ салж байгаа хэсгийг бол бид нар грите петрозал нерв гэж бол нэрлэдэг. Энэ грите петрозал нерв бол урагшаага нулимсны болчирхааг очиж одоо нулимс гарах уугүй юу гэдэг үйл ажиллагааг зохицуулдаг энэ мэдрэл байдаг. Хоёр дахь салаа бол хингэргийн хөндийг тойроо явж байгаад эхний салаа бол нервус стапедиус буюу хингэргийн хальсны стапедиус булчин хөдөлгөгч одоо мэдрэл гэж салдаг. За энэ мэдрэл одоо хөдөлж байгаа одоо хингэргээс ирж байгаа мэдээллийг энэ булчин гагшаад сулрааснаар одоо доргионд хэр зэрэг мэдрэг байх вэ гэдгийг бол шийддэг ийм мэдрэл ахна. За үүний дараагаар хорда тимпани гэдэг салаа өгнө. За хорда тимпани бол ясан дундуур хингэргийн хөндөй рүү ороод хингэргийн хөндөй дундуур явж байгаад гарч ирээд субмаксиллярны зангилаа бол хүрдэг. За эндээсээ ингээд цаашаага хилний уртлын 3/2 хэсгийн мэдрэхүү болон одоо субмаксиллярны сублингвалны болчирхааг бол мэдрэлжүүлдэг ийм салаа ахна. За ингээд 3 салаа өгснөхийн дараа ясан дундаас стеломастоидны промнор бол гарч ирнэ. За ингэж гарч ирээд жижиг булчингуудад очдог хэд хэдэн одоо жижиг салаа өгнө. За posterior auricular-ны нерв, digastric нерв, stenoid нерв гэд энэ бол адил нэртэй булчин дээр очиж мэдрэлжүүлдэг. За ингээд терминалны салаа өгнө. Энэ нь нүүрний мимикийн булчингуудыг мэдрэлжүүлдэг байна. За тэгэхээр нүүрний үндсэн мимикийн булчингууд гэмтсэн тохиолдолд нүүрэн дээр бээлийн саа гэдэг саа үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол гэмтсэн талын духны атраа тэнийн нүд анигтхаа болно. За хамар уруулын нуглаа арилж тэр талдаа унжин. Тэгэхээр эрүүл тал руугаа татагдцсан байгаа юм шиг ийм мэдрэмж хүнд төрнө. За нүүрний мэдрэлийн саажилт бол үндсэн шинжин. Үүнээс гадна аль салаалж гарахаас өмнө гэмтсэн бэ гэдгээс аль хэсэгт гэмтсэн бэ гэдгээс хамаарат хэд хэд өөр шинжтэй. За хэрвээ дөнгөж одоо internal acoustic meatusаар орсон нүүрний мэдрэл гэмтээд грите петрозал нерв салахаас өмнө гэмтсэн байх юм бол нүүрний мэдрэлийн булчингийн саажилт дээр нэмээд нүд маш их аргана, хуурайшна.
Сонсгол хэт мэдрэг болно. Хэлний урд 3.2 хэсгийн амт мэдрэхүү байхгүй болно. За үүнээс цаашаага нервус стапедиус салахаас өмнө гэмтэх юм бол өөрөөр хэлэх юм бол гретепетросол нерв салсны дараа нулимсны мэдрэл гэсэн үг шүү дээ. Тийм ээ, нулимсны булчирхаг мэдрэлжүүлж байгаа мэдрэл салсны дараа гэмтэх юм бол нүүрний булчингийн нэгтлийн сулрал болов илэрнэ. Нүд аргах шинж нь нулимс гоожих шинжээр солигдно. Сонсгол хэт мэдрэгшин хэлний урд 3.2-ын амт мэдрэхүү байхгүй болно. За тэгвэл эхний 2 салаа салсны дараа хоордоо тимпаны мэдрэл салахаас өмнө гэмтэх юм бол юу өсөх вэ? Нулимс гоожно, сонсгол хэт мэдрэг байхаа болоод хэвэн болчихно. Хэлний урд 3.2 амт мэдрэхгүй. Ингээд нүүрний булчингийн үндсэн сулралтайгаа илэрнэ гэсэн үг. Тэгэхээр тэр тухайн мэдрэлийн үйл ажиллагааг хариуцсан салаа явсны дараа гэмтэж байгаа учраас ийм шинжүүд нь ялгаатай байгааг анзаарах хэрэгтэй. За хоордоо тимпаны мэдрэл салсны дараа нүүрний мэдрэл гэмтвэл юу үсэх юм бэ гэхээр ерөөсөө л нулимс гоожих шинж нүүрний булчингийн сулрал хоёр л илэрнэ гэсэн үг юм аа. Тэгэхээр энэ бол маш чухал анатом бөгөөд маш чухал бүтцийн тухай ярьж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлэх юм бол бид нар энийг мэдэхгүйгээр хингэргийн хальсыг хингэргийн хүндийг тойроо явж байгаа мастоид ясан дотор явж байгаа мэдрэлийн маань аль хэсэг гэмтчихэд байгаа вэ? Эхлэл нь юм уу, төгсгөл нь юм уу гэдгийг ялгахад хамгийн чухал гэсэн үг ээ. За дараагийн хос мэдрэл бол сонсгол тэнцвэрийн мэдрэл. За сонсгол тэнцвэрийн мэдрэл бол үндсэндээ 2 хэсгээс тогтдог. За нэгдүгээрт нь дотор чихний сонсголын хэсэг буюу дунгийн хэсэг. За дараа нь кохлеар хэсэг буюу вестибулярны хэсэг буюу хагас 3 хагас цагирган сувг. Тэгэл сакул, утрикул хэсгээс тогтсон тэнцвэрийн хэсэг гэсэн юм 2 хэсэгтэй. За сонсголын мэдрэлийн хэсэг бол 2 үндсэн бөөмөс тогтож идэг бол тэнцвэрийн мэдрэлийн хэсэг маань 4 үндсэн бөөмтэй маш том бөөмүүдтэй. Эдгээр бөөмүүд нь их тархины гадар нугас хэсэгт болон экстра пирамид тогтолцоотой юм нарийн нийлмэл цогц үйл ажиллагаа явуулж идэг биеийн мэдрэхүн spatial somatic sensor ийм мэдрэл юм аа. За сонсгол тэнцвэрийн мэдрэл 2 хэсэгтэй гэсэн тийм ээ. Энэ бол цэвэр spatial somatic afferent буюу цэвэр мэдрэхүүн ийм мэдрэл байгаа. За тэнцвэрийн мэдрэл бол сакул, утрикул, тэгээд семициркуляр канал гэсэн 3 хагас цагирган сувагт байх тэнцвэрийн рецептор эрхтнээс мэдээллийг хүлээж авна. Тэгээ өксөх зам учраас мэдээж 4 нейронтой замыг дамжаад их тархины гадрын чамархай зулаан хэсэгт бол энэхүү мэдрэлийн 4 дахь нейрон нь байдаг бахнэ. За тэнцвэрийн мэдрэлийн бөөн бол бага тарих, нугас, дотор туш бах, 10 дугаар мэдрэл, торлог байгууламжт гэсэн олон хэсэгт нэг толботой ажиллаж идэг. Тэнцвэрийн мэдрэл гэмтсэн тохиолдолд юу илэрх вэ гэхээр нэн тэргүнд жинхэнэ вертиго илэрнэ. Энэ бол хамаг эргэн тойрны бүх зүйл нэг чиглэлд ингэж эргэх ийм хөдөлгөөн бөгөөд энийг хүмүүс юутай зөөрлж хэлдэг вэ гэхээр нэг морин тойруулган дээр эргэж байгаа юм шиг тийм эргүүлдэг тоглоом шиг гэж хэлж болно. За өвчтний нүдэнд мэдээж нестагон буюу нүдний адимны жижигнэг хөдөлгөөн илэрнэ. За үүнтэй давхцсан хөдөлгөөний тэнцвэр алдагдана. За энэ бид нар 10 дугаар хос мэдрэл болон торлог байгууламж гэсэн олон хэсэгтэй нэг толботой ажилладаг гэж хэлсэн. Үүний илрэл бол толгой эргэсэн тохиолдолд маш их дотор нь муухай оргин, огн, бөөлжин, даралт ихсэж багасна, зүрхний цохилт нэмэгдэнэ, хөлс гоожно гэсэн ийм симпатик, парасимпатик илрэлтэй ийм шинжүүд бас илэрх нь илбэгээ. За сонсголын мэдрэл. Сонсголын мэдрэл бол дунгийн суурь мембран дээр дээрх рецепторээс буюу кортын эрхтнээс сонсголын мэдээллийг бид нар хүлээж авнаа. За мөн адил 4 нейрон бүхий мэдрэхүүн зам өгсөөд их тархины гадрын гээжлийн артеринд очиж төгсдөг байх нь.
Их тархины гадрын сонсголын төв хоёр талаасаа дууны дөргөөнийг хүлээж авдаг тул сонсголын төв болон гатан гогцооны гэмтлийн үед бол дүлээрэлт илэрдэг гэхгүй. За сонсголын өөрчлөлт яаж илэрх вэ гэхээр гипоакуси, анакуси, гиперакуси байдлаар бол илэрнэ. Дуу дамжуулах аппарат буюу чихний дэлбээ, сонсголын гатан сувг, чихний сонсголын яс, чихний хингэрэг, өөрөлдөх юм бол дунд чихний эмгэгийн үед бол агаарын дамжуулалт бол мууддаг бахна. Харин дуу хүлээн авах буюу дотор чихний аппарат гэмтэх юм бол болон тархинд байгаа сонсголын зам гэмтсэн тохиолдолд бол нейросенсорны сонсголын эмгэгүүд бол үүсч идэг. Өөрөөр хэлэх юм бол сонсголын алдагдал нь үүсэх нэ. За дараагийн 9-10 дахь хос мэдрэл, өөрөөр хэлэх юм бол холимог үйл ажиллагаатай мэдрэл гэсэн тийм ээ. Мэдрэхүй болон хөдөлгөөний үйл ажиллагааг аль алиг нь хамардаг энэ мэдрэл аа. За энэ хоёр мэдрэл тус бүрдээ 4 нейронтой. Юу нүүр вэ гэхээр 9-р хос мэдрэлд байгаа инфериор сальваторны нуклеус буюу шүлс ялгаруулах үйл ажиллагааг хариуцдаг бөөм зөвхөн 9-р мэдрэлд байдаг бол 10 дахь мэдрэлд бол байхгүй. Харин тэнэгч мэдрэл буюу вагус мэдрэлд nucleus dorsalis of nervus vagus гэдэг ийм бөөм байдаг болвол энэ нь 9-т байхгүй. За үлдсэн 3 бөөм рүү ирж очиж байгаа мэдээллийн зам болвол адилхан байдаг. Өөрөөр хэлэх юм бол nucleus ambiguus руу хоёулаа мэдээлэлээ дамжуулна. Nucleus solitarius яг адилхан. Тэгээд энэ хоёр мэдрэл хоёулаа гурвалсан мэдрэлийн нугасны бөөм рүү мэдээлэл нь бас дамжиж идэг ийм мэдрэл байгаа юм. За тэгэхээр бид нар энийг юу гэж ойлгож болох вэ гэх юм бол nucleus ambiguus гэдэг бол away гэдэг үгтэй ойрхон. Өөрөөр хэлэх юм бол төв мэдрэлийн тогтолцооноос энэ мэдрэл рүү хөдөлгөөний efferent мэдээлэл дамжиж идэг гэж ойлгож болно. Харин solitarius бол яадаг вэ гэхээр сенсор буюу мэдрэхүй мэдээлэл энэ эс рүү ирж идэг гэсэн утгатай юм. За энэ зураг дээр нэг бүрчлэн 9-10 дахь мэдрэлийн бөөмийн байрлал харагдаж байна. Үндсэн байрлалын хувьд бол 9, 10, 11, 12 дугаар хос мэдрэлийн бөөмүүд бол урт автар тархины хэсэг дээр байрлаж ах хэвээр тийм ээ. За нэмээд 5 дахь хос мэдрэлийн нугасны бөөм бол урт автар тархинаас нугас хүртэл үргэлжилж идэг юм урт бөөм бол байгаа. За тэгвэл 9-р хос мэдрэлт байгаа үндсэн мэдрэлийн ширхгүүд нь юу юм бэ гэхээр 3 мэдрэхүүн ширхэхтэй, 2 хөдөлгөөний ширхэхтэй. За нэгдүгээрт нь special visceral afferent ширхэг. Энэ ширхэгээр хилний ард 3/1-ээс амтны мэдрэхүй бол өгсгөн нь. За general somatic afferent ийм ширхэхтэй гадна чихний хингэргийн ингээд хүрлцэх тийм ээ. Хил залгуур зөөлөн тагнаа хэсгийн өвдөлт болон халан хүтнийг мэдрэх тэр мэдрэмж дамжих нь. За үүнээс гадна general visceral afferent ширхэхтэй. Энэ ширхэгийн үндсэн үүрэг бол бараа рецептортэй үгээрээ цусны даралтыг бол мэдэж зохицуулахад оролцдог. За мөн гүрээний артерид байрлах хемо рецепторууд нь болохоор цусны дахь pH-ийн түвшнийг бол мэдэрч хүчин шүлтийн тэнцвэрт бол оролцож идэг ийм байх нэ. За уруу дахь буюу хөдөлгөөний 2 ширхэхтэй branchial motor буюу ургийн хөгжлийн явцад нэг branchial arch-аас үүсдэг хөндлөн судалтай булчингуудын нэгийг мэдрэлжүүлж идэг. За үүнээс гадна parasympathetic буюу general visceral efferent үүрэгтэй энэ нь шүлс ялгаруулах inferior salivatory nucleus-ийнх нь гүйцэтгэдэг үүрэг бахнэ. За тэгэхээр мэдрэл гэмтэх юм бол хилний ард 3/1-ээс амт мэдрэхэ болох нь байна. Залгуурын үйл ажиллагаа өөрчлөгдөх нь байна. Даралтыг мэдрэх pH-ыг мэдрэх тэр мэдрэмж бол багасгах. Даралтныхаа ихсэд байгааг мэдэхгүй байх нь шүү дээ тийм ээ. За ингээд шүлс ялгархаа болчих юм бол
ам хуурайших шинж илэрч болно. За 10 дугаар хос мэдрэл бол парасимпатик үйл ажиллагаатай хэдий ч одоо цөөн тооны арга ёсны булчинг бол мэдрэлжүүлж байдаг. За үндсэн генерал висцерал эфферент ширхэг бол одоо бидний зохицуулдаггүй одоо цэжний болон хэвлийн хүндний дотор эрхтнүүдийн гүлгэр булчин одоо зохицуулна. Зүрхний одоо булчин, гидсний одоо гүлгэр булчин тийм ээ. За special visceral efferent ширхэг бол залгуур хоолой, зөөлөн тагнай, түнхийн булчинг хариуцаж залгих ба ярихад оролцсон. За энэ яагаад арга ёсны хөндлөн судалт булчин мөртлөөсөө visceral efferent ширхэгээр одоо мэдрэлжилт авч ийн вэ гэх юм бол энэ үр хөврлийн одоо хөгжлийн явцад бранчил арчаас үүсэж байгаа ийм булчингууд юм аа. За мэдрэхүүн ширхгүүдийн хувьд генерал висцерал афферент ширхэг уушиг зүрх холоод гидс ба бусад хэвлийн эрхтнээс өвдөлт болон одоо дүүрэн байна уу, өрөвсөл байна уу гэсэн ерөнхий мэдээллийг дамжуулна. За special visceral afferent нь таглан мөгөрс ба хилний одоо угаас амтлах мэдрэмжийг бол дамжуулна. За general somatic afferent ширхэг бол гадна чих ба хэнгэргийн мембранын хэсгээс одоо мэдрэхүүн мэдээллийг бол дамжуулах нэ. За 9 болон 10 дугаар хос мэдрэл гэмтэх юм бол ямар шинж тэмдэг үүсэх вэ? Нэгдүгээрт нь зөөлөн тагнаа унжнаа, хоёрдугаарт нь дисфони бодноо, дуу хоолой бүдэг уншаа олно. Дараагийнхт нь дисфаги илэрнэ. Шингэн зүйл уухад хамраараа гарна, хахад цацна. Залхуурын рефлекс сулрна. Хөөмийн төвнхийн салс бүрхөвчийн мэдрэхүй буурна. Хилний хойд 3/1 хэсэгт амд мэдрэхүй байхгүй болно. За 10 дугаар хос мэдрэлийн вегетатив үйл ажиллагаа хямрна. Хоёр талдаа гэмтэх юм бол амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бол зогсох эрсдэлтэй. За урт давтар тархины саа буюу 9-10 дугаар одоо хос мэдрэлийн захын саа үүсэх юм бол дээрх шинжүүдийг нийлүүлээ юу гэж хэлдэг вэ гэхээр бульбар саа гэж нэрлэдэг. Харин псевдобульбарны саа буюу урт давтар тархины хуурамч саа гэдэг бол 9-10 дугаар мэдрэлийн бөөмс одоо их тархины гадрын холбоос хооронд гэмтэл үүсэхэд хоёр талдаа захын биш төвийн гаралтай саа үүсэх бөгөөд үүнийг псевдобульбарны саажилт гэж нэрлэдэг юм онцлогтой шинж өгдөг бахнэ. За 11 дугаар хос мэдрэл. 11 дугаар хос мэдрэл бол цэвэр хөдөлгөөний ийм мэдрэл байгаа. Хоёр янзын салаа өгнө. Нэгдүгээрт нь special visceral efferent, хоёрдугаарт нь general somatic efferent. Special visceral efferent ширхэг нь nucleus ambiguus буюу 10 дугаар хос мэдрэлийн одоо үндсэн бөөм рүү салаагаа өгдөг. За энэ болохоор pharyngeal arch muscles буюу pharynx, larynx, palate буюу зөөлөн тагнаа хэсгийг бол мэдрэлжүүлж идэг байх нь байна. Харин spinal branch нь бол за урт давтар тархины доод хэсэг C1-ээс 5 үйлбэрийн түвшинд нугасны уур дээвэрт байрладаг эсээс гаралтай. За ингээд 9-10 дугаар мэдрэлтэй хамт promineugularсаар гавлын хүндийгээс бол гараад musculus sternocleidomastoideus болон musculus trapeziusыг бол мэдрэлжүүлж идэг ийм мэдрэл юм бэ. За хэрвээ sternocleidomastoideus гэмтчих юм бол толгоогоо бүхийлгэж чадахгүй, гэмтснийхаа эсрэг тал руу толгойг эргүүлж чадахгүй тийм ээ. За трапезиус гэмтчих юм бол даал мөр үүргэх, ард тийш нь болгох, за бугуулгыг хэвтэй байдлаас дээш үүргэх үйл ажиллагаа бол алдагдчихдаг байна. За энэхүү слайданд бол нэмэлт мэдрэлийн үндсэн бөөм болон амбигусын одоо нэмэлт одоо ширхэг хэрхэн гарч байгаа, нийлж байгаа нь одоо харагдаж байна. За 12 дугаар хос мэдрэл буюу nervus hypoglossus. За бөөм нь урт давтар тархины ромб хомхрын ёроолд бол байрлаж идэг. Бөөм нэг талдаа гэмтвэл гэмтсэн талдаа захын сул саа бол үүснэ. Гэхдээ хэл одоо гэмтсэн тал руугаа хазайн өвчийн хатан гаршина. Ихэвчлэн хоёр талдаа гэмтдэг. Яагаад гэвэл энэ бөөм хоорондоо хоёр талын бөөм хоорондоо маш ойрхон байрлаж идэг. Тархины одоо
урт давтар тархины голын дунд шугамын яг харалдаа хоёр талд байж байгаа учраас гэмтүүл ерөнхийдөө зэрэг гэмтэх талтай. Хэрвээ хоёр талдаа гэмтэх юм бол хэл хөдлөхгүй, хэлээ амнаасаа гаргаж чадахгүй, хэл яриа бүдэг тултраа хэлгий дээр зартрын үүснэ. Эсвэл үг хэлж чадахгүй ан артрий болж болно. Хэлний булчинг бүхэлд нь хамарсан хатангаршил татуулзал болол үүсч байдаг. За хажуугийн хатангаралт татварлах өвчний бол үндсэн шинжээнийг байдаг аа. За 12 дугаар хос мэдрэл эсрэг талынхаа тал бөмбөлөгтэй холбоотой учраас гадар бөмбөсийн замын нэг талын гэмтлийн үед бол төвийн сав бол үүсч байдаг. За тэгэхээр үндсэндээ 12 бол ерөөсөө хэлэнд орох буюу хэлийг хөдлөгдөг үндсэн булчингийн мэдрэл бахнэ. За хэлэнд орох мэдрэл бол цэвэр general somatic efferent ширхэхтэй хөдөлгөөний үйл ажиллагаа эрхэлдэг гэлээ тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө хид хідэн салаа өгч болно гэж үздэг. Lingual branch энэ болохоор хэлний дотор талын булчингууд тэгээ гадна талын 3 булчинг бол мэдрэлжүүлж идэг. Хэл маань өөрөө дотор дөрвөн булчин, гадна дөрвөн булчин байгаа тийм ээ. Эднэрийг мэдрэлжүүлдэг байна. За мөн урдах ширхэг descending branch гэж байна. Энэ C1-ээс C3-ын хооронд үүсэж байгаа. Одоо ansa cervicalisтай нийлэн sternohyoid, sternothyroid тэгээд omohyoid-ыг бол мэдрэлжүүлдэг байна. За түүнээс гадна thyroid branch гэж байна. Энэ бол thyroid булчинг бол мэдрэлжүүлэх нь байна. Thyroid болон genohyoid-ыг мэдрэлжүүлж байгаа энэ ширхэг нь нугасны C1 сегментийн мэдрэлтэй бол хамтдаа энэ ажлыг хийдэг байна. За гавл тархины 12 хос мэдрэлийн оролцоотой хамгийн том чухал рефлексүүд гэж байгаа. Нэгдүгürt нэврэлгийн рефлекс байна тийм ээ. Афферент ширхэг нь бол офтальмик нерв буюу гурвалсан мэдрэлийн нэгдүгээр салгаар яваад эргээд нүдэн айных эвлэлийг цочрооход альва зүйлээр хүрээ цочрооход нүдэн эргээд айнж байгаа эфферент хүл нь бол пациал нервс пациалсаар битүүрдэг байна. За салтын рефлекс нь конжуктивал рефлекс мөн адилхан нулимс гойж рефлекс бас адилхан окула кардиак рефлекс. За энэ болохоор нөгөө нүдний альбан дээр ингээ гаднаас нь удаан дарахаар зүрхний цохилтын тоо цөөрөх хэвээр тийм ээ. За энэ бол гурвалсан мэдрэлээр яваад эргээд вагус мэдрэлээр битүүрдэг рефлекс байна. За хах рефлекс тийм ээ. Глоссопharyngeal мэдрэлээр афферент нь яваад вагусаар эфферент нь бууж ирдэг байна. Каротид синус рефлекс гүрээний синус дээр массаж хийх юм бол зүрхний цохилтын тоо цөөрдөг тийм ээ. Глоссопharyngeal нервээр өгсөөд вагусаар уруудаж ирдэг ийм ном байна. За Снизийн рефлекс энэ бол гурвалсан мэдрэлийн 2 болон 1-2 дугаар салаагаар мэдрэл нь дамжаад буцаад вагусаар уруудаж ирдэг. За масетерик рефлекс энэ болохоор бас гурвалсан мэдрэлээр яваад гурвалсан мэдрэлээрээ эргэж битүүрдэг. За хүүхэн харааны рефлекс, гэрлийн рефлекс, аккомодацийн рефлекс байна тийм ээ. За энэ бол харин нүдний мэдрэлээр афферент нь яваад нүд хөдөлгөгч мэдрэлээр буцаж эфферент ширхэг нь ирж битүүрдэг рефлекс байна. За эдгээр үйл ажиллагаа алдагдах юм бол бид нар гавл тархины 12 хос мэдрэлийн үйл ажиллагаа алдагдсан байгааг
одоо шууд мэдэж болох нэ. За энэ дээрийн одоо саяхан ярьсан бүх зүйлүүдийг хүснэгтэнд оруулсан ба ямар файбер агуулдгийг хичнээн ширхэг бөмбөтэй юм. За хаагур яаж яваад юуг одоо мэдрэлжүүлдгийг энэ нь ямар одоо үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг хүснэгтэлсэн байна.